2025 оны бас нэг онцлог ажил бол цагуур орчны шинжилгээний газарт бас томоохон одоо амжилт гарсан. Энэ юу вэ гэхээр бид анхудаа суперкомпьютертай болсон. За суперкомпьютер нь юу хийдэг юм бэ гэхээр байгаль орчны салбар, за уур амьсгалын өөрчлөлт, гамшигын одоо мэдээлэл, усны асуудал, одоо энэ хөдөө аж ахуй, бэлчээрийн ургамлын ургац ямар байна гэд маш олон төрлийн одоо чухал мэдээллийг бол нарийн өндөр наривчлалтай бол гаргадаг. Жишээлхэд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлт, гамшигын одоо үзэгдлийг бол 5-аас 10 км-ийн наривчлалтай 30, 50, 100 жилээр тооцоолох одоо ийм боломжтой суперкомпьютераа гэсэн үг. За энэ бол өөрөө мөн одоо агаарын бохирдлын олон үзүүлэлтээр бол бас нарийн хэмждэг. Тоосонцор, хүхэрлэг хий, азотын эсэл гэл одоо бүх энэ үзүүлэлтүүдийг бас нарийн хэмждэг ийм одоо компьютер байгаа. Тэгэхээр бид үнэхээр одоо суперкомпьютер гэдэг нь 1 секундэд 100 их 80 одоо үйлдэлийг хийх хүчин чадалтай ийм одоо компьютераа гэсэн үг. Энийг бол бас сайд байхдаа бид ярьж шийдэж ашиглалтанд оруулж чадсан. Тэгэхээр энэ бол Монгол Улсын эдийн засаг, хөдөө аж ахуй, за тэр дундаа бүр гамшигын асуудлаас урьдчилан сэргийлэхэд одоо их чухал одоо хувь нэмэртэй ийм компьютер юм аа.